Шалом, шинэ өглөөний мэнд хүргэе. За, сайхан амарцгаасан уу? 5 сарын 19 өдрийн чимээгүй цаг эхлэе. Биднийг хайрлаж, бидний нэгүүлсдэг эзэн минь ээ. Бидэнд шинэ өглөө гэсэнд баярлалаа. Бидэнд өгсөн таны бүхий л хайр, ивэлийн төлөө тань талархъя. Бидэнд сайхан амралтыг өгч энэ өглөө бас таны үгээр эхлүүлэн таны өмнө залбирах, таны үгийг сонсох сайхан боломжуудыг өгсөн танд баярлалаа. Эзэн энэ өдөр та үгээлдээрээ та үгээрээ биднийг хөтлөөрэй. Тэгээд бид эхлэл номоос ялангуяа бид Йосеф болон түүний ах дүүсийн амьдралаас бид өөрсдөө олж харан бид суралцах та биднийг хөтлөн дагуулаарай. Тэгээд энэ өдрийн бүхэл цагийг танд өргөж байна. Өглөөний эхний энэ цагаа танд өргөж байна. Тэгээд энэ өдөр таны үгийг бясалгаж бодсон, таны хайр ивэлийг дурсан саналсан ийм өдөр байх болтугай. Тэгээд та үгээл дээр Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нар Эхлэл номын 44-ийн 1-ээс 17-г ах дүүсийн хайрын тест гэсэн юм гачигтаар үзэж байна. За ах дүүсийн хайрын тест Төсөн хайрын тест. За уншия. Йосеф гэрийн дамалдаа тушаан энэ хүмүүсийн шуудаа савыг дааж явах чинээнд нь тултал хүнсээр дүүргээд хүн тус бүрийн төлбөр мөнгийг шуудааныхын аман дээр хий. Миний мөнгөн жүнзийг отхон дүгийнхэн шуудан аман дээр үр тарианыхын төлбөр мөнгөтэй хамт хийчих гэснийг даамал ёсоор болгов. Өглөө гэгээ ороход нөгөөдүүлийг илжигтэй нь явууллаа. Мөнөх хэдийг хотоос гараад нэг их холдоогүй явт нь Йосеф гэрийн дамалда даруухан яв тэдний хойноос хөөж гүцээд ингэж хэл та нар чи яахаараа тусыг усаар хариулдаг билээ. Эн чин эзний минь юм өдөх төдийгүй мэргэлдэж үнсэн биш үү. Та нар ингэснээр бузар мухай юм хэлээ гэж хэлгэв. Даамал тэдний гүцэж очиод өнөөх үгийг нь хэлжээ. Гэтэл нөгөөдөл нь эзэн минь ийм үгийг бидэнд юунд хэлнэ вэ? Таны хэлсэн шиг ийм юм үйлдэх нь болоодаас нь хол байг. Бид шуудаа самны маань аман дээр байсан мөнгийг Кинаан нутгаас танд буцааж авчирсан бицтэй. Тэгвэл бид яахан эзний тань гараас алт мөнгө хулгаална гэж болоодынх нь хинээс тэр юм олдон тэр хүмхэг бид ч бас эзнийх нь болог. Тэгтэн даамал за тэгвэл та нарын үгээр болъё. Жүнз гарсан тэр хүн миний боололж харин та нар гэм зэмгүй болно гэлээ. Тэд шуудаа саваа яарвчлан газар буулгаж хүмбэр шуудааныхаа амийг нээв. Даамал ахмадаас нь эхлээд багыг нь хүртэл нэгцээр шутрахад Бинамины шуудаанаас өнөөх жүнз нь гарчээ. Ах дүүс хувцаа урж таслан бүгд илжгээ ачаалаад хот руу буцлаа. Юудаг ах дүүсийнхээ хамтаар хурж ирэхэд Йосеф гэртээ байж ав. Нөгөөдөл Йосефийн өмнө төрүүлгээ харан газар унлаа. Йосеф тэдэнд юу гэж хийж байгаа нь энэ вэ? Над мэтийн хүн мэргэлдэг гэдгийг та нар мэдэхгүй гэж юу гэв. Юхата хариуд нь эзэн миний хэл хүүг алга юугаач ярих билээ. Өөрсдөө өмгөөлөх юм даан залгадаа боол бидний нүгэл хилэнцгийг бурхан ил болголоо. Жүнз гарч ирсэн хүнтэй юутайгаа бид одоо эзэн таны боол гэж өчөв. Гэтэл Йосеф тэхэн надаас хол байг. Харин юмнаас нь жүнз гарч ирсэн хүн л миний боололж та нар эцэгтэй амар тайван буцаж болно гэлээ. Амен. За ах дүү нарын хайрын тест гэсэн гарчигтай. Ах дүү нарын хайрын тест. За Библийн тайлбар дээр Йосеф зоогийн ширээнд суулган дайсны дараа тэдний ах дүүсээ гэсэн сэтгэлийг нь шалгахын тулд Бинаминыг хулгайн хэрэгт хийстүүлэн боол болгон үлдээн гэж ах нарт нь тулхан сүрдүүлээ. Йосеф ах нартайгаа 2 удаа уулзахдаа тэдний өөрчлөгдсөн эсхийг баттаа мэдэж чадсангүй. Тиймээс дахиад Бинаминаар ах нараа сорж байна. Бинамин бол Яаковын Йосефтэй адил ихэд хайрлаж ирсэн хүү ба ах нар нь түүнд ихэд дургуульгдаг байв. Йосеф Бинаминыг хулгайн хэрэгт хийсээр гүтгэн ах нарынхаа хариу үйлчлийг ажиглав. Йосефийн гэрт айлуулсан ах нар нь хоол хүнсээ хангалттай ачиж
чөлөөлөгдсөн Симоны хамт Канаан руу буцах замд гэрийн даамал араас нь ихэн ирж мөнгөн аяг хулгаасны хэрэгээр тэднийг нэгжив. Мөнгөн аяг Бенамины ууднаас гарч ирээд иргэснээр Бенамин хэс хэрэг татагдаж үүн дахнаар нь хамт хариуцлага хүлээхээр Египт рүү буцасгалаа. За Яаковын 12 хүүд хандсан бурхны чин хүсэл бол тэд хамтдаа зовлон хуваалцах явдал байв. Ах トゥ усийнхээ төлөө өнөөдөр миний хамт үүрэх ёстой ачаа юу вэ? За надад өчгөө сургамж юу вэ? Йосепийн 2 дахь сорилтаар ах トゥ усын хайр улам баталгаачлаа. Итгэлийн сорилт мөн үүнтэй адил. Гим нүглээс үүдтгэлтэй сорилт биш бол өдгөө надад тохиож бус сорилт намайг улам төлөвшүүлэн өсгөн гарцаагүй. За бид нар өнөөдөр уншсан зүйлээс 2 зүйлийг олж харах хэрэгтэй. Тийм нэгдүгээр бид нар ах トゥ усийнхаа төлөө өнөөдөр миний хамтдаа үүрэх ачаа юу вэ? Хамтдаа үүрэх ачаа юу вэ? За хоёрдугаар болохоор гим нүглээс үүдэлтэй сорилт биш л тэ өдөөд надад тохиож сорилт намайг улам төлөвшүүлэн өсгөнө гэсэн мэт. За энэ дэр мөнгөн аяг гарч ирж байна тийм үү? Мөнгөн аяг. Тэгээд мөнгөн аяг гэдэг нь яг тухайн үед юуг илэрхийлдэг вэ гэхээр өөрөөр хэлбэл эрх мэдлийг тэгээд шүүлтийг илэрхийлдэг байхгүй. Энд дээр мэргэлдэг гэдэг байгаа. Яг юугаараа болохоор одоо нэг шүүдэг байсан байхгүй. Шүүлтийн үед хэрэгэлдэг. Тэгэхээр бид нар Йосепыг мэдэн тийм Йосеп захирагч болсон байгаа. Тэр Йосеп захирагч болсон учраас тэр өнөөдөр юу яаж байгаа? Тэр юунд бол одоо тэр хүмүүсийг шүүхтэй ингээд мөнгөн хаягыг хэрэгэлдэгэ. Тэгэхээр мөнгөн хаяг нь бас нэг хүн болгон та нар Монгол мөнгөн хаяг битээ бодороо хүн болгонд бас байдаг. Нэг одоо хүн болгонд байдаг зүйл байгаагүй. Энэ бол юу гэхээр мөнгөн хаяг тэдний хувьд бол юу байсан? Одоо нэг эрх мэдэл шүүх тийм зүйлтэй хэрэгэлдэг ийм зүйл байсан байна. За одоо яг хөө энэ зурган дээр бол та нар хардаа ийм цом өргөцсөн байгаа хгүй цом. Бид нэр мөнгөн хаяг гэдэг нэг Монгол хаягаа битээ дүрслээрэ гэдэг нь энэ аахгүй. Цом шиг ийм зүйл байгаа. За тэгээд энэ дээр ингээд юуны хувьд болохоор Яаковын хүүгүүдийн хувьд болохоор энэ бол юу гэхээр хүний нэг өөрөөр хэлбэл тэд айц татчихээн тийм үү? За мөнгөн хаяг гэдэг. Гэтэл энэ зүйл нь юу гэхээр энэ нөгөө шүүлт гэж хэлсэн. Тэгээ шүүлт нь юу гэхээр нууцыг ил гаргадаг зүйл байхгүй. Нууцыг ил гаргадаг. Тэгэхээр бурхан бол хүнийг эхлээд айцаар нь шүүдгүй, айцаар эхэлдэггүй. Харин хамгийн гол нь үнэнтэй нүгэр тулгардаг. Үнэнтэй нүгэр. Тэгэхээр эднэрийн дундаас мөнгөн хаягийг авсан аваагүй нь асуудал биш. Хин нэгнийгээ үлдээхгүй байх нь аюул чухал байгаа. Тэд нар Симоныг урд нь орхисон байсан тийм үү? Симоныг орхисон байсан. Хин нэг нь энийг битээ авцсан байгаасаа тийм. Хин тэгэд энийг яасан байгаа. За тэгтэл та нар мууг үйлдсэн байна гэж ингэж хэлдэг тийм. Та нар сайныг муугаар хариулсан байна. Та нар мууг үйлдсэн байна. Мууг үйлдсэн байна гэж ингэж хэлдэг. За тэгвэл энэ зүйлний юу гэхээр нөгөө нэг Яаковын хүүгүүдийн тийм Йосепийн ах нарын урд өмнө хийсэн зүйлийг харуулж байгаа байхгүй. Тэд урд өмнө тийм дүүгээ буугаар эргүүлжсэн тийм үү? Дүүгээ зараал тий алхаал ингээл ингэжсэн тий аав нь тэдэнд тий бүгдээр найдлагын хайрлж аав нь тэдэнд тий тэдний төлөө байхад тэд аавынхаа эсрэг муу зүйлийг үлдчихсэн. За тэгэд өнгөрсөн цагийн өөрөөр хэлбэл гаргаж ирдэг. За шүүлт гэдэг юу гэдэг вэхээр хүмүүс хүнийг шүүх айгуу дуртай байдаг, айгуу амархан байдаг. Гэтэл харин шүүлт гэдэг юу гэдэг вэхээр эргээд нөгөө хүний өнгөрсөн цаг дээр өөрийн шүүж яадаг. Өөрийнх нь хийсэн зүйлүүдээ маш олон хүмүүс жишээлбэл үр хүүхдээ яг вэхээр яг нөгөө өсөж явах үедээ төдийл анхаарал тавихгүй өсгчээ тэгээд дараа нь тэр нь яадаг. Тэр нь үр хүүхдүүд нь өөрөөр хэлбэл хожим хонь яг тэр зүйлээрээ үр хүүхдийнхээ өмнө шүүгддэг байгаа тийм үү? Үр хүүхдийнхээ өмнө шүүгддэг ийм зүйлийг хийдгээ. Тэгэхээр хүн болох нь хүн юу тарин хүнийг хурааж авнаа гэдэгс. Тэгээ хүн нөгөө ямар л зүйлээр ялангуяа бид нар бусдыг ямар зүйлээр шүүж чинь яг тэр зүйлээрээ буцаага шүүгддэг баг.
буцаар шүүгдэ. За бид нар өнөөдөр яг юу үйлдэж байна? Тэр нь яг хожим нэр нь. Магадгүй жишээлбэл одоо би одоо гэр бүлийн талаар докторгүй хүнийг хэлж болох юм. Гэр бүлийн талаар докторгүй. Тэгээд настаа болдог. Настаа болоход эргээд нөгөө үр хүүхэд нь гэр бүлийн талаар докторгүй. Тэгэл янз бүрийн одоо ихнэр нөхөр сальсан юм байж идэг. За тэгэл жишээлбэл залуу бахта харигтаар суугаад агсан сотуу тавиал үр хүүхдээ үл хайрлаад тэгээд тэднийхээ төлөө зориул гарахгүй жихад хожим өөрөө ядраад тэнхээгүй болоо тэг хэвтэрт ороод ч гэх юм уу. Яг тэр үед нь үр хүүхэд нь нөгөө өөрийнх нь туулж ирсэн амьдралаар эргээгээд өөрийн зовоодаг ийм зүйлээд. Тэгэхээр өнөөдөр Яаковын ах トゥ нар яг ийм зүйл байдалтай. Яаковын хүүгүүд яг ийм зүйлд оролцож байна тийм үү. Тэд нэр зүгээр хийгээгүй хэргийнхэн төлөө зүгээр аав нь илүү харилсан гэдгээр нь Йосефийг тэднэр шүүгээд эсэргүүцээд тэгээд тэднэр зараад тэг ийм муха зүйлийг хийсэн бол өнөөдөр тэднэр хийгээгүй хэргийнхаа өмнө тэд шүүгдэж эхэлж байна тийм үү шүүгдэж эхэлж байгаа. Тэгэхээр өнгөрсөн үйлдэлээрээ бид нар яадаг вэ? Өөрийнх нь тэг хийж бид нар ер нь өөрийнхөө ярьжсэн зүйл өнгөрсөнд үйлдсэн зүйлтэйг хизээ нэгэн цагт нүүр тулдаг. Хизээ нэгэн цагт. Тэгэхээр нөгөө нэг ийм юу байдаг? Даган дуурайх хууль гэж байдаг. Даган дуурайх хууль. Тэгэхээр юу вэ гэхээр жишээлбэл ихэнх хүүхдүүд одоо гэдэг харигтаар суудаг аав ээжтэй ч юм уу хүүхдүүд дотроо боддог. Би хизээч ээжиг амьдрахгүй, би хизээч аав шиг амьдрахгүй гэж боддог. Гэхдээ бүр даган дуурайх хууль гэж байдаг. Энэ айгүй амар. Яг хүсээгүйсэн ч гэсэн яг л тэр зүйлийг хүүхдэд даган дуурайд. Хоёр дахь өсөх хууль гэж байдаг. Өсөх хууль. Энэ бүр амар. Та жишээлбэл одоо юу гэдэг амьдралдаа одоо худлаа ярьдаг байсан байлээ гэж одоо хүүхдүүд дээр тэр чинь бүр илүү өсдөг. Магадгүй зүгээр ойр зургийнхандаа худлаа ярьдаг байсан бол тэр нь бүр улс үндэстэндээ худлаа ярьдаг. Улс үндэснээ хуурч мэхэлдэг чинь маш олон хүмүүсээ хуурч мэхэлдэг ийм зүйл байдаг. Саяхан нэг Солонгос нэг ийм хэрэг болсон. Нэг хүүхэд нөгөө дандаа нөгөө нэг юу аав ээжийнхээ нэр дээр зээл аваад байдаг юм хэрэг гарсан. Хэрэгтэй ийм гарсан. За тэгээд тэрийг ингээд нөгөө нэг одоо нэвтрүүлэгчийн тэр ингээд үзээд яасан чинь тэр өөрөөр хэлбэл одоо аав ээжийн талд бас яг тийм зүйл байсан байгаа байхгүй. Эцэгийнхээ бодохгүй юм л бол нэг эцэгийнхээ тийм мөнгөний аюу хэцүү байдалд оруулдаг байсан. Гэтэл тэр нь нэгээд хүүхдээр нь бүр илүү өсөж ирдэг. Тэгээд нөгөө урд нь гэрийнхэн шившиг байсан бол одоо бараг улс үндэснийхэн тий улс орнороо ярьж байгаа ийм зүйл гарч ирж байгаа. Ийм зүйл гарч ирж байгаа. Ийм зүйл. За тэгээд Йосеф ах トゥ нараа сорж जैन тийм үү? Йосеф ах トゥ нараа сорж. Тэгэд үнэхээр зүрх сэтгэл нь энэ хугацаанд өөрчлөгдөж үгүй юу гэдгийг сорж. За тэгтэл 13 дээр тэд хуцаа урцгааж хүмбэр хилжгээ ачааж хот руу буцацгаалаа. Хот руу буцацгаалаа гэд. Тэгээд тэд нар үнний эхлээд хэлж जैन. Бид таны гэрээс алт мөнгө яахан хулгайлах хүлээ гэл ингээд заад хот руу буцсан. Тэгээд Йосеф та нар надад юунд ийм хэрэг хийв гэсэн чинь бид эзэн танд юу гэж хэлэх вэ? Бид юугаач ярих вэ? Яаж өөрсдөө зөвтөх вэ? Та ингээд өөрөөр хэлбэл гимшил гэдэг өөрийгөө зөвтөхийг хэлдэг. Өөрийгөө зөвтөхийг хэлдэг. Өнөөдөр олон хүмүүс өөрийгөө зөвтгчээд за би ийм учраас хэцүү байна. Ингээд энэ одоо юу гэдэг би тийм миний эцэг их тийм хүмүүсээс учраас би өнөөдөр зовж байгаа. Би ингэж байгаа. Одоо нэг монголчууд ингээ харах юм бол айгүй тийм юм юу штэ. Хохирогчийн сэтгхүүтэй гэж ярьдаг те. Бүх юмыг бусдаас бурууг нэгдэг те. За би ингээд байгаа учраас миний эцэг их тийм байсан учраас би Багдад гэж шархас учраас би ядуу байсан учраас за тийчээс хань нөхөр эхнэр маань юм учраас үр хүүхэд маань юм байгаа учраас нийгэм юм байгаа учраас улс төр юм байгаа учраас гэл ингээ бүх зүйлийг бусдад ингээ тохож эхэлдэг тийм үү. Тэгээд ядгүй. Ерөөсөө гимшдэггүй. Харин өнөөдөр бид нар харах юм бол юу гэж вэ нэ гэвэл энэ дээр юу гэж бид өөрсдөө яаж зөвтгөх вэ? Өөрийгөө зөвтгөхгүй тийм үү? Яг чин сэтгэлээсээ бурхны өмнө тэгээд юу гэсэн та нарын таны зарц нарын хилэнцгийг бурхан олсон учраас гараас нь аяг олдсон тэр хүн болно бид цөмөрөөд эзэн таны зарц. Одоо бол зөвөр тэд нар урд нь ингэж штэ. Урд нь бол тэ ганцхан хүнээ явуулах гэдсэн тийм үү? Ганцхан одоо Йосеф байхгүй бол тэд нар аавынхаа хайрыг аваа сайхан амьдрал эд баялагтай болохгүй ингэж бочижсэн бол одоо бид нар бүгдээрээ тэ нэгнээс нь олдох юм бол бид нар бүгдээрээ таны зарц болъё. Бид хамтдаа энэ зүйлийг үүрье. Бид гин буруу хийсэн байна. Бид нар хамтдаа энийг үүрье гэсэн энэ зүйлийг хэлж байгаа байхгүй. Магадгүй өнөөдөр жишээлбэл юм биз дээ.
Монгол ер нь тухайн улс үндэстэн ямар байна гэдэг чуулганаас хамаардаг. Тухайн гэр бүл ямар байна гэдэг тэр гэрт байгаа гэр бүлийн итгэлийн хүнээс шалтгаалдаг. Тэгвэл өнөөдөр бид нэг гэр бүлд маань аюух асуудлууд байгаа бол энэ бид нар те би л тэгээд би ингээд байна би буруугүй би те одоо юу гэдэг миний ихтер нөхөр хүүхдэд буруутай гэх биш харин би өөрийгөө яаж зүгтэх вэ? Би те эсэргээр бид нар энийг хамтдаа яаж үүрэх вэ? Энэ асуудлаар яаж гарах вэ? Хөөе өчигдөр та нар тэр юг сонссноо? Нэг химэлээ байна. Амаржингийн подкаст бүр та нар бүр үнэхээр сонсороо бүр ямар гоё юм бэ? Би бүр вау ингэж салдаг гэр бүл гэж бас байдгийн байж хүмүүстэй ингэ салаа тангарагцсраад одоо би нэг бүр амар муулал одоо тийм зүйл саяхан ч гэсэн болол гэсэн шүү дээ. Би нэг муулаа тэгж яхад ингээд өөдөөдөөс хараад бүр ингээд айгүй гоё ингээд ярилцж байгаа тий. Тэгээд нөгөө салцсан ч гэсэн ингээд тэр эмэгтэй одоо тэр амаржингийн ихнэр танан гэж эмэгтэй байсан тий. Тэгээд нөгөө тийжсэн шүү дээ. Салсан ч гэсэн ингээд бид хоёрын донд хүүхдүүд байгаа. Тэгээд би гол нь нөгөө хүүхдүүдээ юу хэрүүл оруулалтанд өсөхгүй байх юмсан гэж хүссэн. Миний бас гэр бүл салалтын шалтгаан тэр байсан байхгүй юу гэхээр манай ээж аав хоёр хизээж бидний хажууд хэрэлдэж байгаагүй чанга дуурж байгаагүй бид нар тэр чангч дуурж байгаагүй байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг ингээд гэр бүлийн хэрүүл мөрүүл тэр ингээд тэр нахын би билүү ашгараалаа тий. Тэр зүйл намайг бүр амар гутралд оруулчихсан байхгүй юу. Яг би сүүлд нь батгаад би нөгөө төрхийн дарах гутралд орсон байсан байлээ л дээ тий. Одоо тий сэтгэл зүйн хямралд орсон байсан. Тэгээд дээр нөгөө ингээд нөгөө гэртээ байдгүй зүйлийг гэртээ хизээч нөгөө өөрийнхөд одоо өсч төрсэн гэртээ төрж өссөн гэртээ үзэг үзүүлэг үзэн готлаа миний дотор миний хүүхдүүд хажим байна бас яг ийм хүүхдүүд олчвол яана гэж ингэж бодоод тэр бол миний гэр бүл салахад те би өөрийнхөө өсөөгүй орчинд хүүхдүүдэд би өсгөх гэж штэ гэсэн ийм югаар одоо салт нөлөөлж байсан. Тэгсэн чи тэр танан бас яг тэгж байгаа байхгүй ингээд муудалцаад ингэж явах үедээ би хүүхдүүдэд те өсгөх орчин нь аюу муу муухай байгаа юм байна гэж бодоод тэгээд ингээд салсан гэд. Тэгээ хоёулаа тэгтээ ямар ч байсан бид нэр хүүхдүүдийнхаа юун дээр би тэр хариуцлагатай ингээд тэгээд яг нөгөө одоо биентэйгээ ингээд ярилцдаг тэгдэг. Тэгээд бүр ингээд салцсан гэр бүл гэхэд заа биенийхээ ярьж байгаа зүйлийг аюу гой хүлээн зөвшөөр. Тэгээд миний бүр ингээд намайг шокнд оруулсан үг байсан байхгүй. Одоо маш ивэлтэй өрөөлтэй ийм салалт гэж ярьж байгаа байхгүй. Энэ яг үнэн байгаа байхгүй харахад тэр хоёрын биендээ хандж байгаа бинийгээ ерөөж байгаа сайн сайхан яваасаа гэж хүсэж байгаа тий. Одоо тэгтэл маш олон эмэгтэйчүүд тэсэд байгаад байдаг. Тэсээ те хэрүүл зодонтой донд аавтагаал байж эцэг нь байж яаж эцэг гүйсэх хийн гэдэг ч юм уу те. Тэгээд хүчирхээлэл донд хүүхдүүдэд байлгаад байдаг. Хүчирхээлэл донд за тэгээд хамгийн амар нь одоо нэг үл тоосон, үл хайрлсан тэр байдал донд хүүхдэд байлгаад байхад нэм итгэхэд нөгөө жишээлбэл би саяхан бүтэн сая дээр цоглон дээр бас яг ярьсан байхгүй. Одоо нөгөө хүүхдүүд аав нар ингээ хүүхдүүдэд хайрлахгүй үед одоо ялангуяа эрэгтэй хүүхдийг хайрлахгүй үед эрэгтэй хүүхдүүд яадаг вөхөр нэг ааваас авах ёстой, аваараа дүүргэх ёстой зүйлийг авч чадахгүй болоод ирэхээр ижил хөөстөн болдог. Эмэгтэй хүүхдээс адилхан. Эмэгтэй хүүхдээс адилхан яг ээжээс авах ёстой хайрыг авч чадахгүй болоод тэгэхээр ээж нь бол ер нь гэхдээ нөгөө Монгол аав ээжнэр болохоор хайр гэдгийг нөгөө зориулалт гаргах, тэднэрийгээ сонсох, тэдэндээ цаг гаргах ийм зүйлүүд байдаг шүү дээ. Гэтэл тэр зүйлийг гаргаж өгөхгүй болохоор одоо ижил хөөстөнд гарч ирдэг. Тэгүн гуталсан яхаараа манай удамд байхгүй гэд. Тэгээ Солонгосын одоо нэртэй нэг тийм ижил хөөстө эрэгтэй байдаг байхгүй. Гомо тэгээ тэр эмэгтэй болцсон. Тэгээ тэр ингээд бүр айгүйх нэвтрүүлгээд гаргадаг. Тэгээ тэр ч гэсэн ингээд ярахад нөгөө ерөөсөө аав нь байдаггүй байсан. Бүр жоох ингээд 8 насмаас тахт аав нь байдаггүй. Тэгээл хөрх ингээд энэ тэндээс өстө хоол мал гуйж олж малж өстө аавга мөнгө авчирч өгтөл нь тэгэл дүүгээ хооллол ингээл ингэж амьдрдаг байсан гэж ярьжээс. Тэгэхээр ийм зүйлүүд гардаг. Гэтэл салсан ч гэсэн одоо хүүхдийн ингээд аавах нисрэг болгоод үцээ ядуулаад тэгэлгүйгээр те танаа аав чинь тийм юм ч ингэлгүйгээр аль болохоор яг хүүхдэд яг хүүхдийнхээ ирээдүйг бодоод хоёулаа тэр тал дээр аюугаа эв нэгдэлтэй байгаа. Би бүр өстө вау те юу салсан гэр бүл энэ хоёр шиг ингэж ярих юм байтугай одоо хамт амьдарч байгаа гэр бүлүүд чи ингэж амьдрахгүй дэ гэж бодгдсон. Та нар тэрийг заавал сонсоорой. Гэр бүлтэй хүн болгон сонсох айгүй гоё. Тэ бас хүмүүс сонсохоорой те ялангуяа залуу гэр бүлд те би нэг үгүй ядаал ингээл
Миний хувьд бас айгу барьжсэн зүйл нь би хүүхдүүдэд аавын талаар муу сэтгэл үлдээхгүй байхыг хүссэн. Яг тэр аавынтай хэдийгээр хамт байхгүй байгаа ч гэсэн хүүхдүүд маань аавын талаар муу үзэл бодолтой болчих вэ гэсэн энэ боломж надад айгүйх байсан. Тэгээ тийм учраас нөгөө эзэнд итгээд аавынхын төлөө бид хамтдаа залбирдаг ус. Аавынхын төлөө залбираа, сус ихнэрхэн төлөө залбираа, дагаж ирсэн хүүхдүүдийн төлөө залбирдаг ус. Тэгэхээр энэ зүйл аюул чухал. Энэ зүйл аюул чухал. За тэгээд бид нар өнөөдөр юу гэхээр гэр бүлээрээ бид нар хин ямар нэгэн гэр бүлд маань асуудал гарвал бид нар тэр зүйлийг тэг бусдаас буруу харах биш. Би энэ дээр ямар бов? Би яаж өөрийгөө бүцэгдэх вэ? Миний буруу юу байваа? Би энэ гэр бүл дээр ямар алдаа хийчих вэ? Энийг яаж засах вэ гэж ингэж бодох нь аюул чухал байгаа. За тэгэхээр өнөөдөр бид нар гэр бүл болсны хувьд яг одоо эдгээр хамтдаа бүр боол бол гэж та нар бодтоо. Хамтдаа урд нь бол эдгээр нэгээ явуулцдаг байсан. Бүр тэ алах гэжсэн хүмүүс шүү дээ. Ахтус шүү дээ. Гэтэл одоо үгүй нэгнээс мөнгө арах юм бол бид нар хамтдаа боол болё. Үгсэн ч сэгсэн ч бид хамтдаа байя. Гэр бүлээрээ хамтдаа байя гэсэн. Тэднийх нь аюу том өөрчлөлт гарч ирж байгаа байхгүй. За тэгсэн чи Йосеф юу гэж байна? Гараас нь аяг болсон тэр л хүн миний зарц олно. Та нар хариг эцэгт амар тайван буцсгаа. Энэ зүйлийг хэлж байна. За эднэр болохоор одоо ах дүүсээ тий хамтдаа энэ зүйлийг туулъя гэд ингэж тэд нэр үнэхээр гимсэн байгааг би тарж байгаа. Гимсэн байгааг харж байгаа. Тэгэхээр гимсэн хүмүүсээс ийм үйлдэл гардаг. Бусдыг хайрладаг, бусдыг ядаг, өөр дээрээ бурууг авдаг тий өөрийнхөө бурууг хайдаг ийм байдаг. Ихэнх хүмүүс дандаа бусдаас буруу гэдэг. Би ингээд амьдраад байгаа тийм юм би юм гэл ингээд гэдэг. Гэтэл амьдралд нь өөрчлөлт гарах зөндөө олон өөрчлөлтүүд байдаг. Гэтэл тэр өөрчлөлт дундаас хүмүүс гарч чаддаггүй, гарахыг хүсдэггүй, буцаад ороод байдаг. Би өчигдөр бас нэг энэтхэгдэх ингээд нөгөө бие үнэлэгч нарын гудамжийн тухай тийм юу нэвтрүүлэг үзсэн байхгүй. Тэгсэн чи тэрэн дээр бас ярьж байгаа хгүй маш олон эмэгтэйчүүд тэндээс гардаггүй бүр үе дамжуулаа тий хүүхэд октоудаа тэнд ингээд бие үнэлэгч болгоод ингээд амьдруулдаг. Харин тэгээд тэр дунд тэдний одоо нөгөө ингээд ажил амьдрал ажиллах байгаа шүү дээ. Гэтэл тэр дундаас цөөхөн эмэгтэйчүүд өстө бүр мөнгө тасаатгаад хурааж агаад тэр нөхцөл байдал дотор үр хүүхдээ амьдруулахгүй гээд нөгөө бүр ингээд одоо энэтхэгч чинь бол ялангуяа аюу хэцүү шүү дээ кастинг системтэй тий өөр гоцож газар очиж амьдрах аюу хэцүү. Тэгэхэд тэр одоо юунаас гарч амьдэрдэг. Тэр хото баг бүхэл л хороол байгаа хгүй. Тэр хороолоос гарч амьдэрдэг гэх ингэжээс тэгвэл өнөөдөр ч гэсэн бидний нөхцөл байдал донд те бидний ижилхэн нөхцөл байдал донд маш олон монгол хүмүүс байх. Тэр монгол хүмүүс дундаас жишээлбэл одоо юу хүмүүс байдаг те одоо юу те бүгдээ ядуу байна гэл ингээл сая бас нэг эмэгтэй ярьжсэн шүү дээ. Тэг ингээд нөхөр нь салаа авцсан хүүхдүүдтэй тэгсэр нэг гэр нь айгүй цэмцгэртэй. Ер нь тэг хүн гэр сайхан цэвэрлэх хэрэгтэй, цэмцгэр авах хэрэгтэй. Гэтэл урд нь бид нар бас нэг нэвтрүүлэг үзчихсэн те. Хорооноос явуул янда, хорооноос өгвөл янда ч илүүдээ гэр орон бүр амар заваан бүр заваарцсан тийм байдаг. Тэгээд монголчууд маань нөгөө нэг эмэгтэйг бас айгүй хайрлж хүндлээд үр хүүхдний яаж явж гин гэдээ анхаарал тавиад байдаг шүү дээ. Яа тэгэд ямар ч ядуу хүнд савуу болддог байхгүй юу? Тунгалаг байл эмэгтэйг хэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан хүмүүсийн нөгөө нэг сэтгэлгээний асуудал ахгүй хүмүүсийн сэтгэлгээний асуудал өөрөөр хэлбэл бусдаас ингээ буруу гяал эсвэл бусад хүмүүс намайг тэгэх ёстой, ойлгох ёстой, хайрлах ёстой, өгөх ёстой, тэгэх ёстой гэлгүйгээр яг өөрөө те өөрийнхөө зүгээс хийж чадах зүйлээ хийвэл энэ үнэхээр гайхалтай. Бурхан яг биднийг ийм байгаас гэж хүсдэг. Тийм ийм байгаас гэж хүсдэг. За тэгээд бурхан бидний бас юу нөхцөл байдлаар талаар бидний зүрхийг ил гаргаж ирдэг. Бидний зүрх сэтгэл ямар байгааг нөхцөл байдлаар бурхан ил тод болгож ирдэг. Нөхцөл байдалд яг яаж хандж байгаагаар шалтгаалаад бид нар яадаг хүмүүс өөрийнхөө зүрх сэтгэл заримдаа бид нарт айгүй сайн нөхцөл байдал иргүүд миний зүрх сэтгэл ямар байгаа вэ тэр харагдаж эхэлдэг. Заримдаа бид нэр хүнд хэцүү нөхцөл явах үед би бас яг бурханд бүх найдвараа тавьж ийнэггүй юу гэдэг маань харагдаж эхэлдэг. Тийм учраас бурхан биднээс яадаг бидний зүрх сэтгэл ямар байгааг одоо нөхцөл байдлаар нь шалгадаг байгаа. Шалгадаг. За юм бэ. За тэгэхээр бүгдээр өнөөдөр унсан хэсгээс ойлгож сурах ёстой зүйл маань юу вэ? Нэгдүгээр бурхан биднийг те үнэнтэй нүүр тулгараасаа гэж хүсдэг. Тэгээд бид нэр өөрсдийнхөө өнгөрсөн цагаар өөрийнхөө үгээр өөрийнхөө үйлдэлтэй хизээ нэгэн цагт нүүр тулдаг. Тэ нүүр тулдаг.
Тэгээд жинхнээсээ гимшсэн байх юм бол тэнд үнэхээр өөрчлөлтүүд гардаг. Тэгээд бас бурхан бидний нөхцөл байдлаар дамжуулан биднийг яг бидний зүрхэнд ямар юу байгааг бидний зүрх юугаар дүүрснийг ил харуулдаг. За тэгэхээр өнөөдөр бид нар яхас ах トゥ усийнхаа төлөө өнөөдөр миний хамтдаа үүрэх ёстой ачаа юу вэ? Ах トゥ усийнхаа төлөө үүрэх ёстой ачааг хамтдаа үүрэлцээ тий. Гэр бүл дотор гэр бүлийнхаа ачааг хамтдаа үүрэлцээ тий. Тэгээд би өчигдрийн тэр нөгөө танангээд эмгтээ ярьжсэн юм болохоор амар хөөрх ингэж ярьсан гинт уйлмаар санагдаад яасан гэсэн чинь нөхөртөө гэсэн мэл за 30 нас хүртэл би чамайг дэмжээ. Яг 30 чиний карьерийг дэмжээ. Бүх харталт чинь би зөксөн. Тэгээд 30 наснаас хойш болохоор чи намайг дэмжээрэй. Би карьераа өсгөе гэж ингэж хоёлаа ярьсан юм байна л да. Тэгсэн чинь тэгж яахгүй. Тэгээд би 30 нас хүрэхээс өмнө харин салцсан шүү дээ. Тэгээд өөрөө аюу хэцүү юм хэлээ л 19 сартай ч юм уу суугаа. Тэгэл ингэж тэгээд нэг 10 жил тэр хоёр хамт ирсэн юм шиг байна. Аа үерч мэрхээ тийм готлаа ингээд 10 жил амьдралаас ингээд салсан ч гэлүү дээ. Тэгчээд 30 жил 30 нас хүрэхээс өмнө салцаа гэдэг шиг яг гэр бүлдээ тий за нөхрөөч гэсэн эхнэрээ ч гэсэн дэмждэгтэй за би чиний энэ талд чинь старталт чинь яг ингээд зогсоо би чамайг энэ талбар дээр чинь дэмжиж гэдэг яг за миний хувьд болохоор манай гэр бүлд ийм амьдрал би бас ийм зүйл тохиолдсон тэр нь юу вэ гэхээр манай хүргэн нөгөө нэг болор охин маань виз нь болохоор гэр бүлийнх нь виз охины юм дээр байдаг. За тэгээд охин маань яасан гэхээр ажиллаа хийх хэрэгтэй боллоо. Ажил хийжээд нөгөө бүтэн жилийнх нь орлого тэрнээс хамаарч виз нь одоо шалтгаалдаг байхгүй. Тэгээд охин маань ажил хийгээд хүргэн болохоор юу хийсэн? Гэртээ шаруныг харсан байхгүй. Шаруныг бүр багаас нь ингээд хараад манай охин ч бараг 2-3 сартад нь жишээлбэл ажилд орсон юм аа. 3-4 ч юм аяг жоохон багтал орсон. Тэгээд ажил орчоо. Тэгээд тэрний дараа шаргуныг цэцэрлэг төгсөн ч гэсэн манай охин ингэж хэлсэн байл дээ. Тэ чи юу сурмаар вэ? Тэ энэ хугацаанд ер нь нөгөө хүүхдээ харж байгаа хугацаанд чи юу сурмаар вэ? Чи ямар талбар дээр өөрийгөө хөгжүүлмээр нүсгмээр вэ? Тэр талбар хий. Би чамайг 100% энэ тал дээр чинь дэмжиж саппортлээ тэ. Сурах мурах сургалтын төлбөр бүх юмар чинь би дэмжинэ. Чи яг гэртээ хүүхдээ хараад байх хугацаанд чи өөрийгөө сайн хөгжүүлээрэй гэдэг. За тэгээд нөгөө цэцэрлэгт оронгот нь одоо хүүхд цэцэрлэгт орсон юм чи ажилд ор гээгүй харин өхөр чи сурах юу вэ? Эдийн өшөөс одоо чи яг өдөрт хүүхдээ цэцэрлэгт өгчөөд энэ хооронд чи одоо өөртөө зориулт гаргаад өөрөө юм хийгээд сураад гэх. За тийм манай хүргэн тэр үед яг өөрийгөө аюух сайн сургасан зүйл нь одоо IT-ийн мэрэгжил эзэмшээгүй хэрнээ IT тал дээр өөрийгөө өсгсөн байхгүй. IT тал дээр өөрийгөө өсгөөд тэгээд яг IT-ийн чиглэлээр Солонгос компанид ажилд орсон. Тэгээд нөгөө сая AI хөгжүүлэлтийг бас айгүй сайн сураад тэр нөгөө гэртээ байх хугацаанд хоёр зүйлийг сурсан байхгүй. Нэг нь болохоор нөгөө хувьцааны хөрөнгө оруулалт те арилжаа энэ зүйлийг айгүй сайн сурсан. Хоёрдугаар болохоор IT сурсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь сая компаниас нь IT-ийн бүр сургууль соёлыг төгсөн 30 гаруй хүнийг халсан гэж байгаа байхгүй. Манай хүү бол тэр төгсөөгүй шнэ. Мэрэгжээгүй. Тэгээд надад тэрийг ингээ яриад ээж ингээ манай компаниас 30 гаруй хүнийг сая юугаар те AI хөгжүүлэлтээс болоод ингээд 30 гаруй хүн ингээд IT-ийн мэрэгчлээ үнийг халсан. Тэгээд ярьж байгаа байхгүй. Тэгчээд надаа ясгаа би ингээд өстө болортой аюу таларч байна. Болор намайг өстө энэ талбар дээр чи юу сурмаар сур би чамайг ардаас чинь дэмжинэ гэд ингээд дэмжиж өгсөн. Тэгээд надаа сурах боломжуудыг гаргаж өгсөн. Тэгээд нэг сургууль сайн би тэгээд тэгэхгүй болор одоо нэг докторт орчиход би тэгсэн баху хүүхдүүд чинь жоохон байна. Миний хүү сурах юм байл сураатгаа. Тэ хүүхдүүд том болоод ээж нь бас ингээд яванда ядруулаас хүүхдэд чинь харж яа гэж чадахгүй. Одоо тэнхээ тагаа дээр та хоёлоо болор доктор зур миний хүү сургуульд ороо сураад гэсэн чинь ээжээ одоо бол тэ заав сургуулаар дипломоор явах шаардлага болцоо. Тэрний оронд тэ илүү нэг AI-гаар өөрийгөө хөгжүүлэх боломж зөндөө ингээд AI-аар айгуух юм хийдэг болсон. Тэгэн гутлаа зөвхөн ажил дээрээ тэрийг хийх төдөөгүй гэртээ ирээд нөгөө манай хөлтөч аялжуулсан бизнестэй шнэ. Бизнесийнхаа югтэй хийгээд тэгэн гутлаа одоо юу гэдэг Японы жил Япон хэлгүй ирнэ орчуулах юугаар AI-аар нөгөө бүх одоо компанийнхаа тэр нөгөө сурталчилгаа бүх юмнуудаа AI-аар хийгээд вебсайт, аппликейшн энэ төр хийгээд Японоос жуулж байгаа гэдэг хэлсэн байна. Зөвхөн Солонгосоос авдаг байсан байна.
Иймэрхүү. Тэгэхээр гэр бүлийн хүмүүс бие бинийгээ дэмжих хэрэгтэй тий. Хэрвээ нөхөр гадуур ажиллаж байгаа эхнэр гэрээс цэмцээд л авч явах хэрэгтэй. Энэ аюул чухал тий. Магадгүй эхнэр нь ажил хийж байгаа нөхөр нь артлаа аюул гоё яах хэрэгтэй. Сая бүтэн санд бид нар нөгөө юунд манай хүргэн яваг байхгүй. Бид нар нөгөө Билигрэми крусайтийн тийм нөгөө мөргөлд яваад тэгээд орой ирсэн чинь би төрлөө ганцаар орсон байхгүй юу. Хөргнийдээ хонох гээд хүүгэнд. Тэгсэн чинь орсон чинь гэрээс бүр айгуу гой цэмцэдэл цэвэрлсэн байгаа. Гэрээсээ янзын гой цэвэрлсэн. Тэгээд хоол захиалцсан. Заяа би тэгэл дөнгөж оруулж байгаа юм бичсэн чинь хөргөлтэй хоол ороод ирж байгаа байхгүй. Хоол захиалцсан. Тэгэл би тэд яг та хоолоо гаргаал ингэсэн чинь нөгөө манай хүүхэд данд орой болох гүйдэг байхгүй. Гүлтэй чад ороод ирсэн. Тэгээ орж ирээд бид нэр гэр бүлээр хоолоо идэх. Тэгэхээр айгүй хад жаргалтай байсан тий. Тэгэхээр заавал хэрэгтэй хүн гэрээ цэвэрлэх, гэмтэй хүн цэвэрлэх гэсэн гэсэн тийм юу биш тий. Хийн ихнэр хүүхдүүдэд аваад өнөөдөр тий явж байгаа юм чинь би хадалт гэрээ цэвэрлж байгаа хоолоо би яач за би хоол хийхгүй өөрийнхөө юг хийлээ гэ тий одоо дуртай юм хийлээ таслаа хийн харин би гэр бүлээ ирэхэд хоолтой байлгах би хоолыг цагаалж яг бид нэр ирэхэд халуун холтой байж байгаа байхгүй юм. За ийм сонирхолтой. Тэгэхээр гэр бүл гэдэг тий ах дүүс гэдэг зөвхөн гэр бүл дотор төдийгүй тий бид нар бие бинийгээ дэмждэг өөрийнхөө үүрэг хариуцлагын дагуу бие биентэй тий ийм байх хэвээр. Хоёрдугаарт юу байх хэвээр вэ гэвэл бид нар чуулган бас яг ийм хэвээр. Бурхны хандлт чуулган дотор бид бие бинийгээ чадах чимнийг нэгээрээ дэмждэг тий хүнд хэцүү үед нь тушиж тулдаг ийм байх хэвээр хамтдаа тэр бие биенийхээ ачааг үүрэлцдэг байх хэрэгтэй. За юм байна. За та юу ойлгов, юг мэдрв, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Юу ойлгов, юг мэдрв, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За өнөөдрөөс эхлээд бид нэр Этиоп улсын төлөө залбирэн Адис Абеба гэдэг нийслэлтэй 135 сая хүн амтаа. Вау, 135 сая хүн амтаа. За тэгээд юу чинь маш тэг хүний хөгжлийн индексээр 189 орноос 175 дордгоо маш хогор явж байгаа тий. За тэгээд хамгийн том шашин гэсэн чинь дээр одоо тий Христ 60.7% нь Христ, эндээс 19.6% нь Евангели итгэгчд байгаа. 20 баг 20 биш тэ 5 хүний нэг нь Христэд итгэж байна те ийм ба. За энэ ус орны төлөө залбирая. Маш хэцүү бас ядуу хүнд хэцүү нөхцөлд амьдардаг. За Этиоп бид нар сайн мэднэ. Этиоп болохоор бас Библийн нөгөө одоо тэг би банк яриад байгаа шүү дээ нөгөө одоо хар хайрстай еврей одоо гарлын хүмүүс. Хаамын удмих Этиопод байдаг гэж үздэг. Кананы удмих. Тэгээд Этиопиас нөгөө Израиль ус байгуулах гэд маш олон одоо еврей гаралтай хүмүүс гэж ирэхэд тэднийг одоо нөгөө еврей бусад еврейчүүд нь хүлээж авахгүй тал байдгаа гэж ярьжсэн дээ санаж аваад бид нар Этиопод сайн мэдээд харсан хамгийн одоо эхлэлийн юунууд донд гэвэл нэгдүгээрт юу харж ирж байгаа. За Шебагийн хатан хаан эзэнд итгэсэн тийм үү Соломон дээр бурханд итгэсэн гэж үздэг. Тэгээ бидний хамгийн сайн мэддэг Үлс намын дээр тэ Этиопийн тайган амбан гэж. Тайган амбан Библийг уншиж агаад тэгээд эзэнд итгээд тэгээд юу яасан мэдгүй баптизм хүртсэн байдаг. За ийм болсон. За бүгдээр хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдөр Йосепийн ах дүүс тэд үнэхээр зүрстэл нь өөрчлөгдсөн хэсэг талаар бурхан тэднийг сорж байгааг бид харж байна. Эзэн минь тэгээд бурхан хүнийг эхлээд айцаар биш харин үнэнтэй нүүр тулгадаг гэдгийг бид суралцж байна. Тэгээд сайныг муугар хариулсан тэд өнгөрсөн цагт өөрсдийнхээ үйлдэлсэн зүйлээр хийлж ярьсан үгээр тэгэд үнэхээр зүйлтэйгээ нүүр тулж харин тэд жинхнээс гашуудан хувцаа уран байж гашуудан гимшиж хамтдаа тэр асчаад өөрөөсөө тэр зовлон зайлуулах биш харин хамтдаа өөрхөө шийдвэр гаргаж байгаа үнэхээр нөхцөл байдлыг тэгэд хүлээж авч байгааг харахтаа бурхан тэдний амьдралд ямар гайхалтай өөрчлөлт өгснийг бид харж байна. Эзэн минь тэгэд бид залбирч байна. Бид бас бидний амьдралд бид өнгөрсөн цагт бидний үйлдэлсэн зүйл бидний хэл яриа бидний
үйлдэл хандлага тэр зүйлээрээ бид бусдыг шүүсэн зүйлээрээ өөрөө шүүгдэж бусдыг буруутгасан зүйлээрээ өөрөө буруутгагдан уунахыг гэхээс бид бас эзний өмнө зөв зогсоход та биднийг удирдаараа эзэн. Тэгээ бид бас бусдын ачааг хамтдаа үргэлжлэдэг. Бид нэр хаанчлал дотор тэг бурхны чуулганы ачааг хамтдаа үргэлжлэдэг. Гэр бүл дотроо гэр бүлийнхээ ачааг хамтдаа үргэлжлэдэг байхад эзэн та биднийг удирдаараа. Үнэхээр бурхны зан чанар бидний зүрх сэтгэлд суух болтугай. Эзэн бид яг одоо Этиоп улсын төлөө залбирч байна. Үнэхээр энэ газар нэгдмэл байдлын их тайван байх болтугай. Бүс нутаг ус наадны бүлэг бүрийг хүндэтгэн үздэг. Тэр дундаа үндэсний жинхэнэ нэгдмэл байдлыг зохицоосон их тайван тогтохын төлөө бид залбирч байна эзэн. Энэ газар амар тайван байх болтугай. Тэгээ нийгэм газар авсан авилгал үгүй болж баян ёдогийн ялгаа багсан. Эдийн засгийн үр шим ард ирээд бүрт шударгаар хүрээсэй гэж бид залбирч байна эзэн. Тэгээд энэ ард түмнийг та өдөртөө өрөөж өгөөрэй эзэн. Тэгээд дайн болон хүмүүлгийн хямралд нэрвэгдсэн сая хүмүүст тусламж хүрч сэтгэлийн болон махан биеийн эдгэрэл эрхийн төлөө залбирч та энэ ард түмэн дээр өөрийн өөрчлөлтийг авчирч өгөөрэй. Бид Иесус Христийн нэрээр бид Этиопиг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Монголоо өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Хойд Солонгосыг, Афганистаныг, Израилийг танд өөрхөн залбирч байна. Тэгээ энэ өдөр энэ 7 хоногт бид үнэхээр гэр бүлтэй зөвийг үлдсэн. Бид гэр бүлийнхаа төлөө ялангуяа бид итгэлийн гэр бүлийнхаа төлөө сайныг үлдэж амьдрахад ариун сүнсээ бидний удирдаараа. Тэгээд эзний үгийг бид амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсчээд эзэн минь эзний үгийг бидний аман дээр үргэлж тавьж өгөөрэй. Бид хүүхдүүдтэйгээ ярихдаа бид хүмүүсийг барьж байгуулан босгохдоо эзний үгээр ярьдаг байхад та биднийг удирдах байгаас тань талархаж байна. Бүх алдар нь танд байх болтугай эзэн Есүс энэ өдрийг маань та амжилттай болгон тантай хамт алгасан. Таны дотор амар тайвныг мэдэрсэн. Таны дотор өөрчлөгдсөн өдөр болгон хөрөөжгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амин. За тунхаглах ишлэл. Аяа эзэн та ерөөл даяар зарилгуудаа надад заагаач. Таны амнаас гарсан бүх тогтоолыг уруулаараа би тунхагласан. Би бүх баялагт баясагтай адил таны зарчмуудын замд баясдаг. Би заавар журмыг тань бясалгаж таны замуудыг эргцүүлэх болно. Би таны зарилгуудад баярлана. Би таны үгийг мартахгүй. Дуулал 119-12-16. За цээжлэг ишлэг. Алхахт чинь чамааг удирдах, хэвтгэхэд чинь чамааг хамгаална. Сэрхэд чинь чамтай ярина. Сургаал төгс 6-гийн 22. Амин. За энэ нэг яг амар зүүнтлийн доотлын зургийг хардаа нөгөө ингээд амар урууландаа ингээд том юм юу хийдэг те. Уруулаа сунгадаг юм овгийнхан байдаг те. Нэг амар ялангуяа эмгтээчүүдийн уруулыг ингээд яатсан тийм юу байдаг штэ. Харсан чиг амар харагдчихэв. За юм байна. За эзний нэрээр ерөөж эзэн өвөх болтугай. Бидний бурхан бол үнэхээр гайхалтай эзэн. Тэгэд бүгдээрээ эзэндээ талархъя. Тэгэд бидний эзэн бидний амьдралд шин зүйлийг хийж байгаа шүү. Өнөөдөр бурхан бидний амьдралд үнэхээр гайхалтай шин зүйлийг хийж байгаа. Тэгэд бүгдээрээ эзэндээ чин сэтгэлээсээ талархан тэгэд эзний дотор бид шинчлэгдэж өөрчлөгдсөн ийм өдрүүд байх болтугай. Өдрөг бөгөөд өнгөлөг бай, эрэг бай, талархалтай бай. Тэгээ та нар мань тэр юуг сансараа заа юу. Амаржингийн яг сүүлийн үн дээр хоёр хүүхдийн минь ээж гэсэн гарчтай байгаа. Маш гоё. Маш гоё. Тэг бид нар бас аюу тийм яаж тийм гоё кул гэдэг юм бол гэж бодогцсон шүү. За ийм байгаа. Юуг сонссон бах те. Грэс медиаг сонсноо би юунад энэ линкийг оруулсан. Грэс медиаг сонсороо. Ийм байдаг. Бид нар төрөчийн 7 хоног залбирсан шүү дээ. Гоё цээжилсэн ишлэлээр мэнэ те. Юуны төрөнд те зүрхээ хамгаалаа, амийн болог тэндээс урсан гарах болно гэсэн. Тэгэхээр бид нар зүрхээ хамгаалахад юу сонсож гин, юу үзэж гин, юу харж гин, юу ярьж гин гэдэг маань айгүй чухал байгаа. Тэгээ бид нараас айгүй зөв зүйлсийг сонсдог, зөв хүмүүстэй нөхөрлөдөг, зөв зүйлийг суралцдаг байя, тийм ээ. За эзний нэрээр ерөөж эзэн ивэг баяртай.